За сайн байцгаана уу. За та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. За 7:04:10 манай ээлжид мэдээллийн цаг маань эхлэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн мэдээллийн цагаараа бид бүхэн төрийн албатай холбоотой судалгаанд төрийн байгууллага болон төрийн албаагчдыг хамруулах, за энэхүү судалгааг бодлого шийдвэрт ашиглах зорилгоор төрийн албаны зөвлөлийн захиалга судалгаа түүнд хэрхэн хамрагдахын энэ судалгааны явцын талаар мэдээлэл өгөхөөр удирдлагын академийн судалгааны баг хамт олон хүрэлцэн ирээд байна. За академийн судалгааны багийг та бүхэнд танилцуулъя. Доктор профессор Баянмөнх, за доктор профессор Мөнхбаатар, доктор Ариунтын анаар хүрэлцэн ирсэн байна. За ингээд мэдээлэл хийнө хэмээн Баянмөнх шиг микрофонд урьж байна. За сайн байцгаана уу та бүхний энэ өглөөний амар амгалан айлтгая. За манай багийн хувьд бол энэ яам агентлагийн албаагчдын боловсрол, мэрэгжил, мэрэгшил, ажилласан хугацааны өнөөгийн байдал ингээд үн шинжилгээ хийх ийм нэртэй судалгаа байгаа. За судалгааны слайдыг дэлгэцэнд шеэрлэх баг. За тэгэхээр энэхүү судалгааны ажил бол орчин үед гэдэг юм уу яг өнөөдрийн төрийн албаны хүний нөөцийн удирдлагыг төрийн албаны тухай хууль тусгацсан чадхуун зарчмыг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой ийм судалгаа байж байгаа. За ер нь бол энэ судалгааны зорилго бол яам агентлагийн албаагчдын боловсрол, мэрэгжлийн бэлтгэлийн өнөөгийн байдлыг ер нь дүн шинжилгээ хийх гэдэг байна. Өнөөдөр төрийн албанд ер нь ямар боловсрол мэрэгжлийн бэлтгэлтэй хүний нөөц байгаа юм бэ? Ялангуяа яам агентлагийн үед. За энэ өөрөө чадхуун зарчимтай хэр нийцж байгаа юм. За мөн бүтц оронтойг бий болгох дээр болон албан тушаалын тодорхойлтыг шинжилж боловсруулахад гэх мэтлэнгээр ингээд энэ тоон мэдээлэл дүн шинжилгээ хийснээр маш олон төрлийн гэдэг юм уу хүний нөөцийн удирдлага бодлого тогтолцоог сайжруулахтай холбоотой юм өгөгдөл дата мэдээлэл гарах юм аа. За ерэн зүгээр энэ ажлыг судалгаа хийх хэрэгцээ шаардлагууд үүсэж байна гэж үзэж байгаа. Ялангуяа төрийн албаны зөвлөл удирдлагын академийн судалгааны баг хамтраад энэ ажлыг хийж байгаа. Тэгэхээр нэгдүгээр тэрээс энэ төрийн байгууллагуудын хүний нөөцийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ энэ судалгаа хийснээр. За ер нь дэмжлэг ийм болох юм шаардлага байна. Салбаруудын хоорондын уялдааг хангах, тоо мэдээлэл солилцохын хэрэгцээ шаардлага зайлшгүй байна гэж үзэж байгаа. Ер нь бол хүний нөөцийн төрийн байгууллагуудын хүний нөөцийн мэдээллийн системээс ингээд тоо мэдээллийг шууд татдаг. За тэрэндээ дүн шинжилгээ хийгээд өөрсдийнхөө шийдвэр гаргалтанд ашигладаг. За мөн энэ зүйлийг бол бас тодорхой юм эргэлтэнд оруулдаг тийм ээ. Их хөгжил датаг бүрдүүлж тэрийг шийдвэр гаргалт эргэлтэнд оруулах ийм зайлшгүй хэрэгцээ байна. За мөн цаашлаад энэ мэдээллийн санг хөгжүүлэх. За мөн мэдээллийн сангаас тоо мэдээллийг аваад оролцогч талууд тэрийг шинжилгээ ухааны эргэлтэнд оруулдаг, салбарынхаа үйл ажиллагаанд татан хэрэгэлдэг. За судлаач, багш, эрдэмтэд, төрийн байгууллагуудын хүний нөөцийн мэрэгжилтнүүд, ажилтнуудыг бас чадварчуулах. За энэ чиглэлийн судлаа зөвлөх үйлчилгээний ажлыг эрчимжүүлэх гэдэг ийм хэрэгцээ шаардлага байна гэж ингэж үзэж байгаа. За энэ хэрэгцээ шаардлага нь бол төрийн албаны зөвлөлийн сүүлийн 4-5 жилийн энэ тайлан мэдээнд бол энэ хэрэгцээ шаардлагууд байнга туссаар ирсэн. За ийм учраас энэ судалгааг хийх ийм шаардлага байгаа. Ер нь үндсэндээ судалгааны ажил эхлээд явж байгаа. Үндсэндээ нэг 60 хоногийн хугацаанд хийн гэж ингэж үзсэн. Бид нэр үндсэндээ ингээд бараг 30 хоногийн ажлыг явуулсан ийм үр дүн өнөөдөр харагдаж байна. За судалгааны ажлын ерөнхий төлөвлөгөө гэвэл бид нар үндсэндээ 5 үе шатанд хувааж байгаа. Нэгдүгээр бэлтгэл үе шат, тэгээ мэдээлэл цуглуулах үе шат. За мэдээллийн тэр цуглуулсан өгөгдөл дээр бол боловсруул шинжилгээ хийх. За тэгээ урьдчилсан тайлан зөвлөмж боловсруулах, тэгээ эцсийн тайлан боловсруулж хүлээлгэж өгнө гэсэн ийм үе шаттай байгаа. За бидний хувьд бол үндсэндээ бэлтгэл ажиллаа хийгээд судалгааныхаа онол арга зүй, за судалгааны мэдээлэл цуглуулах ийм үр дүнгийн хүснэгтэй тийм ээ. Өгөгдөл мэдээлэл цуглуулчихад тэрийг ямар
хүснэгт гэдэг юм уу үр дүн одоо дизайнер одоо гаргаж хэрэглээнд оруулах вэ гэдэг энэ зүйлүүдийг бид нэр шинжилгээ ухааны үндэстэй одоо боловсруулж ингэж ажилласан байна. Одоогийн байдлаар бид нэр судалгааны мэдээллийг дүгнэж боловсруулж гарах үр дүнгийн хүснэгтүүдийг гаргасан. За тэрийг одоо холбогдох талбуудаар хилцүүл санал авч ингэж байгаа. За одоо үндсэндээ энэ төрийн байгууллагуудын мэдээллүүдийг одоо энэ үр дүнгийн хүснэгтээр цуглуулах ажлууд явагдаж байна. Цуглуулах ажил явагдахад бас тодорхой хэмжээний сорилтууд, бэрхшээлүүд байна. Ялангуяа төрийн байгууллагууд хүний нөөцийнхөө мэдээллийг тухай бүрэн шинжилэх одоо хүний нөөцийн мэдээллийн системдээ одоо мэдээллүүдээ цаг тухай бүрт нь оруулах, үнэн зөв найдвартай байдлын бас хангах ийм зүйлүүд байгаад байгаа. Тэгэхээр энэ ажил бол үндсэндээ нэг судалгааны багийн хийх гэж байгаа ажил юм шиг боловч нөгөө талдаа төрийн албаны зөвлөл, засгийн газар, харьяа байгууллагууд ялангуяа яам агентл за бүх шатны төрийн одоо байгууллагын одоо албаагчдын бас оролцоо дэмжлэг ялангуяа чухал байна. Яагаад оролцоо дэмжлэг чухал вэ? Тэгэхээр эдгээр үе шатны ажлуудыг хийхэд энэ өгдөл хүний нөөцийн өгдөл мэдээллийг бол тодруулах шаардлагууд гарч байна. Мөн одоо тодорхой хэмжээнд хилцүүлж санал авах одоо та бүхний одоо үүрэг оролцоо их байна. Ялангуяа одоо би өнөөдрийн танилцуулгын мэдээллээс та бүхэн сонсоод за энэ мэдээллийг өөр одоо ямар одоо үзүүлэлтүүдээр хэмжих үү бас боловсруулах уу та бүхний ажлын хэрэгцээнд одоо чухал болж байгаа гэдэг юм уу ийм дата мэдээллүүд юу байна. За ингээд судалгааны багтаа энэ дээр хамтраад ажиллах санал солилцох ямар боломжууд байна гэдгийг бас ярих юм боломж байгаа шүү гэдэг үднээс энэ төлөвлөгөөг ярьж байгаамаа. За үндсэндээ бид нар мэдээлэл цуглуулах, шинжилгээ хийх үйл явцаа ингээд эхэлсэн гэдээ хэлсэн. Бид нар үр дүнгийн хүснэгтээ гаргахын тулд төрийн албаагчдынхаа өнөөгийн боловсрол, мэрэгжил, ажилласан хугацааны ингээд ерөнхий төлөв байдал, за мөн одоо төрийн албаны зөвлөлөөс гарч байгаа төрийн албаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлангийн формат. За тэн дээр одоо бас уялдах, нийцэх цаашд одоо бас тэрийг төгөлдржүүлэх чиглэл нь юу байна гэдгээс хамаарат үр дүнгийн хүснэгтээ бид нэг гаргацсан байж байгаа. За би нэг бол жиж хойно танилцуулна. За ингээд өгдөл мэдээлэл цуглуулад ингээд явж байгаа. За ингээд өгдөл мэдээлэл цуглуулахад хоёр үе шат байгаа юм л да. Нэгдүгээрт төрийн албаны зөвлөлийн хүний нөөцийн удирдлага мэдээллийн тогтолцоо гэдэг энэ цахим системээс яам агентлагийн төрийн албаагчдынхаа одоо саяны миний хэлдэг боловсрал, мэрэгжил ажилласан хугацааны өгдлийг шууд татаж авах гэсэн нэг ажил байж байгаа. За хоёрдугаарт шууд татаж аваад энэ бол шууд боловсруулалт хийж чинь гэсэн үг биш. Бусад мэдээллийн бас их үүсвэртэй холбох, нягтлах ажлууд байгаа. Ялангуяа би энэ дээр ямар байгууллагуудыг онцолж байгаа вэ гэхээр боловсролын яам байж гэн тийм ээ. Сангийн яам байж гэн. Хөдөлмөр одоо нэгэн гомдлын яам байж гэн. За энэ одоо холбогдох төрийн байгууллагуудтай мэдээлэл солилцох, хамтарч ажиллах, за мөн одоо дата төв байж гэн тийм ээ. Энэ хүмүүс одоо байгууллагуудтай холбогдох албан хаагчтай бас мэдээллийг гаргах, нэгтлэх, уялдуулах тал дээр хамтарч ажилласаа гэж ингэж хүсэж байна. За ингээд бид нар ингээд өгдөл мэдээлэл цуглуулаа шинжилсэний үндсэн дээр хүний нөөцийн төрийн албаагчдын хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдал, бодит байдал тодорхой болно. За тэр нь өөрөө одоо бидний хэрэгжүүлэх гээд байгаа цаашдын хүний нөөцийн бодлого, шатхуун зарчимтай хэрхэн уялдж байгааг албаагчдаа сургаж хөгжүүлэх одоо хугацаа, карьер төлөвлөлт маань яаж одоо эндээс гарахын гэдэг энэ зүйлүүд бүгд дата өгдөл мэдээлэл дээр ингээд суурилсан байдлаар тийм үндэслэн байдлаар тодорхой болж ингэж харагдах юм аа. За бид энэ одоо өгдөл мэдээллийг бол одоо статистикийн тийм ээ ийм цогц програм хангамжийг ашиглаж боловсруулалт хийж дүгнэх юм аа. За бидний судалгааны их олонлогийг би сая хэлчлээ үндсэндээ яам агентлагийн төрийн албаагчд гэж байгаа. За ер нь бол төрийн албаагчдын сүүлийн одоо ингээд 5 жилийн аваа харах юм бол төрийн улс төр, төрийн захиргаа, төрийн тусгай, төрийн үйлчлэгээний албаагчдын тоо бол ингээд тодорхой өссөн гэдэг юм уу тийм ийм үзүүлэлттэй. Зарим нь бол ийм тогтвортой хадгалагдаж байгаа. За ялангуяа төрийн захиргааны албаагчдыг дотор нь тохиолоод авах юм бол ангиллал зэрэглэлийн хувьд тодорхой өөрчлөлтүүд байна. Энээсээ болоод одоо түшимлийн ангиллаараа нааш цааш одоо шилжих
шилжснээсээ хамаарат сургалтанд хамрагдах мэрэгших байдлын хэрэгцээ шаардлагууд гардаг ч гэдэм үү. Ингээд тооны хувьд бол ингээд төрийн албаагчд бол үндсэндээ 2024 оны байдлаар 226,895 байгаа. За эндээс яам агентлагийн төрийн албаагчдыг аваад үзэх юм бол 4,580 гэсэн ийм одоо тоо харагдаж байгаа. За бидний хувьд бол судалгааны одоо төвөр гэвэл яам агентлаг гэж байна. За эндээс нэг 38 одоо агентлаг 16 яам байж байгаа. За энэ одоо байгууллагын төрийн албаагчдын одоо үндсэн дата мэдээлэл дээр шинжилгээ хийн. За эндээс ингээ харах юм бол 2024 оны байдлаар яамд бол 1655 албаагч. За агентлагт бол 2925 гэсэн ийм албаагчд ажиллаж байна гэсэн тоо болж байгаа. За энэ нөгөө нэг нууцын зэрэгэлдээ тийм ээ ийм үйл ажиллагаа хариуцдаг төрийн байгууллагуудын тоо албаагчдын тоог хассан юм байгаа. За тэгэхээр бид нар үндсэндээ 4580 албаагчдын мэдээлэлд дүн шинжилгээ хийнэ гэж ингэж үзэж болно. За ингээд судалгаанаас гарах одоо гол үр дүнгууд юу юм бэ? Энэ судалгаа хийснээр ямар ач холбогдолтой юм бэ гэдэг асуудлыг би сая товч дурдсан. Зүгээр ингээд бас дэлгэрүүлээд ач холбогдлыг нь дахин сануулах юм бол ер нь төрийн албаагчдын мэрэгжил боловсролын мэрэгжлийн бодит суур зураглал одоо өрдөж гарнаа. За тэгээд энэ улсын хэмжээнд нэг стандартаар энэ яам агентлагийн төрийн албаагчдын ер нь цаашдаа төрийн албаагчдын одоо хүний нөөцийн ийм мэдээллийг цуглуул шинжлэх ийм суур бааз үрднэ гэж ингэж харж байгаа. За нэгдүгээр, хоёрдугаарт бол энэ мэрэгжлийн шаардлага бодит байдал хоорондын бас зөрүү тодорхой болно. Өөрөөр хэлбэл албан тушаалын тусгай шаардлага дээр одоо тодорхой шаардлагууд боловсрол мэрэгжил мэрэгшил туршлага ур чадварын шаардлагууд тавигддаг. Гэтэл энэ нь өөрөө бодит байдал дээр яг ямар байгаа юм бэ гэдэг дүр зураг гарч эний зөрүү тодорхой болно. Өөрөөр хэлбэл нэрийн зарчмыг хэрэгжилт энэ бодитоор явах цаашд одоо энийг хэрэгжүүлэх юм үндэс суурь болж та бүхний ажилд бас хэрэг болох болов уу гэж ингэж бодож байгаа. Ялангуяа одоо өөрсдийнхөө байгууллагын хүний нөөцийн чадварыг бодитоор үнэлж цаашдаа сургалт хөгжлийн одоо төлөвлөлтийг хийх, карьер төлөвлөлтийг хийх, замын зураглалыг гаргах. За ийм боломжууд бүрдэнэ. За 3-дугаарт энэ хүний нөөцийн мэдээллийн системийн тэр өгөгдлийн чанар ер нь бүрэн бүтэн байдал энэ одоо тодорхой болсноор бол цаашдаа ер нь бодлого боловсруулахад одоо энэ хүний нөөцийн өгөгдөл мэдээллийг ашиглах, шинжлэх ийм одоо суурь бас тавигдж байгаа. За 4-р тэр нь сургалт карьер төлөвлөгөөг шинжлэхэд яг тийм тодорхой нотлохоо болж гарах юм аа. Одоо ингээд практик дээр харахаар албаагчдын дунд одоо сургалтанд жишээлбэл хамрагдах холбоотой жишээг л аваа харах юм бол бас тодорхой зөрчлүүд, маргаанууд их гардаг тий. Би одоо төдөн жил ажилласан мөртлөө энэ сургалтанд хамрагдахгүй байна ч гэдэг юм уу. За манай одоо найз дээр хамрагчлаа ч гэдэг юм уу. Нэг ийм зүйлүүд ингээ практик дээр байдаг. Гэтэл бол энэ судалгаа хийснээрээ эдгээр одоо хүний нөөцтэй холбоотой, хүний нөөцийн одоо энэ функцүүдтэй холбоотой бүхий л одоо үйл ажиллагаа тийм ил тод нээлттэй болох хэрэглээнд орох юм боломжууд нь бол гарна гэж ингэж харж байгаа. За мөн байгууллагын албан тушаалын одоо бүтэц оронтоо тодорхойлох, шинжлэх хэд бол энэ мэдээллийн бааз суурийг бол ашиглаж энэ дээр тулгуурсан шийдвэрүүд гаргана. Ялангуяа албан тушаалын тодорхойлт боловсруулах бол яг өнөөдрийн практик дээр бас хэрэгцээтэй чухал асуудлууд болчихсон. За тэгвэл энэ дээр бол бас төлөвлөлт дээрээ анхаарах юм шаардлага гарч байна. За мөн одоо энэ нэрийн зарчим хэрэгжилтийг одоо өгдлөөр хяндаг, баталгаажуулдаг, цаашд хянаж үнэлдэг ийм тогтолцоо төрийн бүх шатны байгууллагууд дээр төлөвшнө гэж ингэж харж байгаа. Ийм ач холбогдолтой судалгаа учраас бид нар энэ дээр зөвхөн судалгааны баг одоо дүншилийг хийгээд өнгөрөх биш. Та бүхэн энийг хэрэглээнд оруулах, ашиглах, хөгжүүлэх нь бол та бүхний өөр хариуцлага болж байна гэж ингэж хэлэх гэж байгаа. За тэгээд эцэст нь бол ингээд судалгааны мэдээж тайлан хэвлэгдэж гарна, тайлан хэвлэгдэж гарахаас өмнө урдсан одоо ийм тайлан гаргаад та бүхний дунд хилцүүлэх ийм ажлуудыг нэг удаа зохион байгуулна. Тэгээд саналыг үндэслээд одоо тодорхой энэ тоон өгдлүүдэд яаж шинжилэхийн, одоо яаж ашиглахын, хэрэглээнд оруулахыг гэдэг талаар ийм тайлан зөвлөмжүүд гарах юм аа.
За тэгээд бид нар бол мэдээж судалгаандаа ийм ёс зүйн зарчмыг баримталж ажилланаа. Мэдээж одоо эн чинь төрийн албан агчдын хувийн ийм мэдээлэл байгаа учраас энэ дээр бид нар нууцын баталгаа гаргаж ажиллаж байна. Үн зөв найдвартай байдлыг хадгална. За тэгээд энэ одоо мэдээлэл дээр бол одоо шинжилэхэд илүү тийм олон үргэлж ийм шинэлэг санааг та бүхнээс авна, хөгжүүлнэ, энд нээлттэй хандаж ингэж ажиллана гэсэн ийм зарчим баримталж ажиллаж байгаа. Ер нь бол судалгааны багийг бид нэр 3 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Энэ 3 хүний бүрэлдэхүүнд бол одоо Баянмөнх миний бие Амарвал буюу нийслэлийн бодлогын шинжилгээ судалгааны төвийн ийм нийгмийн эдийн засгийн газрын захирал ийм хүн байгаа. Статистикийн салбарт олон жил ажилласан юм туршлагатай. За тэгээ манай удирдлага их тийм засгийн шинжилгээний үнэлгээний мэргэжилт нийлбэг сайхан гэдэг энэ бүрэлдэхүүнтэй байгаа. Дээр нь одоо та бүхний одоо санал зөвлөмжийг бид нэр аваад мэргэжлийн төвшөнд бас энэ датаг боловсруулж гаргах болно. За тэгээд ерөнхийдөө сүүлд танилцуулаад ингээд товчхон өгүүлгээ харуулхад энэ тоо мэдээлэл хүний нөөцийн удирдлагатай холбоотой тоо мэдээллийг ямар өвдлөөр үр дүнгийн хүснэгтээр судлах гэж байгаа юм бэ гэж та бүхэн бас сонирхож байж магадгүй. За тэгэх юм бол энэ боловсрол мэргэжлийн хувьд аваа харах юм бол за яамаг гэнтхийн төрийн албан агчдын одоо хувьд эзэмсэн мэргэжил нь болон боловсролын түвшин өнөөдөр ингээд ямар байгаа юм те. Ямар мэргэжилтэй хүмүүс байна. За энэ нь одоо боловсролын түвшингөөрөө ямар үзүүлэлттэй одоо өнөөгийн нөхцөл байдал байна вэ гэдэг ийм одоо дүр зураг гарна тийм ээ. За мөн одоо хоёрдугаар төрийн албан агчид боловсролын түвшин ажилласан жилийн ажилласан хугацааны хоорондын одоо бас энэ тоон өгөгдөл мэдээлэл гарна тийм ээ. Нөгөө талаасаа ажилласан хугацаанаас хамаараа тийм ээ. Эндээс хамаараад ирнэ боловсролын түвшин ямар байна? Боловсролын түвшин өөрөө бас ажилласан хугацаатайгаа ямар хамааралтай байна ч гэдэг юм уу. Ийм зүйлүүд тоон өгөгдөл мэдээлэлүүд бас гарна. За тэгээд төрийн одоо захиргааны албан тушаалын хувьд бол ингээ албан тушаалын ангиллаасаа нөгөө 5 түвшинлийн ангиллаараа за бас ямар одоо түвшинлийн ангиллын хувьд тийм ээ ямар боловсролтой боловсролын түвшинтэй юм ад багш өнөөдөр ажиллаж байгаа юм бэ. За ажилласан жил мэргэжлийн хувьд ингээд аваа харах юм бол ингээд төрийн албанд ажилласан жил, улсад ажилласан жил гэдэг энэ үзүүлэлтээр авч үзээд энэний одоо зөрүүн дээр бид нэр бас тооцоол хийж ингэж харахаар ажиллаж байгаа. За мөн одоо мэрэгсэн байдлын асуудал байгаа. За энэ нь бол удирдлага их тэмийн мэрэгшүүлэх одоо сургалтанд суралцсан бол одоо бас мэрэгсэн байдлыг тэгэхээр энэ сургалтанд суусан хүмүүс нь одоо хэдэн жил ажилласан ямар боловсрол мэрэгжилтэй ийм хүмүүс байгаа вэ гэдэг харагдан. За тэгээд түвшинлийн ангиллаараа бас сургалтанд хамрагдсан тийм мэрэгсэн байдал энэ зүйлүүд нь харагдан. За ингээд бид нар боловсрол мэрэгжил мэрэгшил ажилласан хугацаа гэсэн энэ 4 зүйл авч байгаа хэдий ч зөвхөн энэ 4 зүйлээр хязгаарлагдахгүй бас үндсэн мэдээллүүд аваад байгаа. Энэ талаас одоо насны бүлэг тийм ээ хүйс байна, боловсролын түвшин байна, байгууллагын нь одоо төрөл, албан тушаалын ангил байна. За энэ зүйлүүд нь өөрөө одоо төрийн байгууллагуудын хувьд албан тушаалынхаа төрлөөрөө ер нь ямар байгаа юм бэ тийм удирдах гүйцэтгэх туслах төрлийн албан агч тэр нь хэд байна. За эндээс эрэгтэй эмэгтэй хүсээрээ хэд байна тийм ээ. За мөн одоо төрийн одоо албан тушаал төрийн одоо ангиллаараа албан тушаалын ангиллаараа ямар байна. За байгууллага доторх одоо газар хилцсэн нэгжийн түвшинд ямар байна гэдэг. За ингэснээрээ бид нар бол нөгөө төрийн одоо албан агчдынхаа цааш одоо хүний нөөцийн одоо бүх функцийн хувьд одоо төлөвлөлтийг харах ийм боломжуудыг бүрдэн ингээд бид нар яам агентлагийнхаа хувьд дээрх одоо мэдээллүүдийг нэгтгэж одоо зангидах ийм зүйлүүд гарч байгаа. За энэ судалгаанаас тэгээд маш олон тооны одоо инфографик тоо мэдээлэл за тэгээ хүний нөөцийн бодлого төлөвлөлттэй холбоотой шийдвэр гаргалтанд хэрэглэгдэх ийм тоо мэдээлэлүүд гарна. За үндсэндээ ингээд товчхон танилцуул миний одоо зөвлөх мэдээлэл ингээд дуусч байна. За эндээс ер нь та бүхэн бас юуг бодож суух хэрэгтэй вэ гэхээр бидний оролцоо юу байх вэ? Юунд хэрэглэх вэ гэдэг талаас аваад хоёрдугаарт энэ тоо мэдээллүүдийг хэрэглэх, ашиглах цаашд хөгжүүлэх, оролцох ямар одоо боломж хангах вэ гэдэг дээр бас бодох нь зүйтэй болов. Тэгээд дөрвөн үзүүлэлтийн хувьд бас бодох зүйл нь санал юу байна гэдгийг бас та бүхнээс онсон. Энэ боловсрол мэрэгжил, мэрэгшил. За тухайлбал одоо мэрэгшил гэдгийг бол
юугаар хэмжихий, ямар үзүүлэлтээр авч үзэх юм. Ер нь бол практик дээр энэ дээр ийм зүйл орон зай дутагдж байгаа шүү. Энийг нэмвэл яасан ч гэдэг юм уу. Тийм тодорхой саналууд байвал одоо аавна. За ер нь удирдлага их тимд бол энэ төрлийн чиглэлийн судалгаануудыг өмнө бол хийж исэн бас туршлагууд бий. Судалгаа говцгийн энэ дээр энэ чиглэлийн тайлангууд байгаа. Гэхдээ бол шинжилгээ ухааных нь төвшөнд байгаа. Энэ удаагийн энэ судалгаа бол яг өнөөдөр байгаа бодиттой тоо мэдээлэл датан дээр л ажиллаж тэрнийгээ бол цаашд одоо хөгжүүлэх шийдвэр гаргалтанд тусах ийм одоо зорилготой байгаа шүү гэдгийг анхааруулъя. За ингээд анхаар сонсонд баярлалаа. За минь мэдээлэл дуслаа. Баярлалаа Баян хогшид. За дараагийн хэлтгэгчийн өрөө Мөнхбаатар доктор профессорыг урьж байна. За слайда чүүл. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За удирдлагын академийн судлааны баг төрийн албаны зөвлөлтөйг хамтраад Монгол улсад төрийн албаны чадвар бэхжүүлэх чиглэлээр хэрэгжиж буй хөтөлбөр төсөл арга хэмжээний давхардал хийдлийн одоо судалгааг эхлүүлсэн байгаа. За тэгэхээр өнөөдрийн одоо энэ мэдээллийн цагаар та бүхэнд энэ судалгааныхаа ерөнхий агуулгыг маш товчхон танилцуулахаар бэлтгэж ирсэн байна. За тэгэхээр судалгаа хийх одоо үндсэн хэрэгцээ шаардлага юу байна вэ? За энэ хүү судалгааны зорилго, зорилт, ач холбогдлын талаас нь одоо мөн танилцуулна. За тэгэхээр энэ судалгааг ямар үзэл баримтлалын хүрээнд дээр суурьж хийх гэж байгаа вэ гэдэг одоо аргачлал. Мөн одоо судалгааны арга өгдөл цуглуулах аргачлалын талаар одоо товчхон мэдээлэл өгөхөөр бэлтгэж ирсэн байнамаа. За энэ судалгаа хийх үндслэл хэрэгцээ тийм ээ. Тэгэхээр төрийн албаны чадвар бол одоо байгууллагын гүйцэтгэл, за бодлогын уялдаа, үр дүнгийн гол хүчин зүйл байдаг. Гэвч одоо өнөөгийн байдлаар чадвар бэхжүүлэх хөтөлбөр төслүүдийн одоо хоорондын уялдаас бол зарим чиглэлд давхардал орхигдол одоо байна гэж үзэж байгаа. За энэ нөхцөл төрийн албаны зөвлөлийн бодлого шийдвэр гаргах үйл ажиллагаа мөн дата, нотлоо тулгуурлах одоо зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. За ингээд судалгааны зорилго бол одоо төрийн албаны чадвар бэхжүүлэх чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр арга хэмжээний хамрах үрээ давхардал хийдлийг илрүүлэх. За мөн бодлогын уялдааг хангах, санал зөвлөмж боловсруулах одоо ийм зорилго байна. За энэ зорилгын хүрээнд нэг хэд хэдэн одоо зорилтууд дэвшүүлж ажиллаж байна. Жишээлбэл хөтөлбөр төслүүдийн жагсаалтыг одоо гаргах тийм ээ. За зорилго үр дүнг харьцуул шинжилгээ хийх. За давхардал болон орхигдсон чиглэлийг тодорхойлох. За бодлогын уялдаа сайжруулах хувилбарыг санал болгох. За ийм одоо зорилтууд байна. Өөрөөр хэлбэл бид бодлогын түвшний зураглалыг илтүүд болгоно. За мөн төрийн албаны чадхад оруулж байгаа хөрөнгө оруулалтын уялдааг доншилж байна гэж хэлж байна. За энэ манай судалгааны үзэл баримтлалын хүрээ байж байна. Тэгэхээр манай улсад гадны болон дотоодын санхүүжилтээр төрийн албаны чадхыг бэхжүүлэх сурвалт төслөө хэрэгжиж байгаа. Тэгэхээр энэ судалгааг бол НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн загварт бол суурилсан. За мөн Дэлхийн банк болон эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын төрийн албаны чадхыг хүрээгээр өргөжүүлсэн. За үндсэн 4 чиглэлтэй чиглэл тус бүрт одоо 6 дэд чиглэлтэй ийм байдлаар одоо төсөл хөтөлбөрүүдийг нэгтгэн. За та хэд маань харж байна. За энэ 4 үндсэн чиглэл нь юу байх вэ гэхээр за нэгдүгээрт албан хаагчийн чадвар бэхжүүлэх одоо энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүд. За онлайн суурь нь бол human capital approach гэж байж байгаа. За хоёрдугаарт нь байгууллагын чадварыг бэхжүүлэх гэдэг. За энэ бол public management reform чиглэлтэй байна. За байгууллагын чадвар системийн өөрчлөлт. За энэ бол institutional change theory гэдэг юм онол дээр суурилсан байдаг. За мөн шинэ орчинд ажиллах чадвар бэхжүүлэх. За энэ бол adaptive governance гэдэг энэ чиглэлээр за ялангуяа Дэлхийн банкны за ийм одоо төсөл хөтөлбөрөд хэрэгждэг гэж үздэг. За эдгээр чиглэл нь манай төрийн албаны чадварын систем бүхэлд нь хамрах одоо 4 тулгуур чиглэл байна. За судалгааны арга
За энэ судалгааны арга бол тийм холимог одоо байгаа. За холимог арга гэдэг нь бол тоон болон чанарын судлаа давхар хийж юм гэсэн. За gap overlap analysis буюу давхардал хийдлийн шинжилгээг одоо тоон шинжилгээ хийгдэнэ. За чанарын шинжилгээ бол бодлогын бичиг баримт хөтөлбөрийн зорилтын уялдаа одоо бас одоо гаргаж ирнэ гэж. За энэ тэгэхээр бидний зорилго бол тоон мэдээллийг шинжилж тийм ээ бодлогын шийдвэр гаргах төвшөнд ашиглах боломжийг бүрдүүлэх. За энэ чиглэлд явж байгаа. За өгдөлт дүн шинжилгээ хийх арга нь. За энэхүү судалгаа нь түрээдний зүйлийн бодлого, за чадвар бичүүлэх, шийдвэр гаргах үйл явцыг дата нотлохын тулд урлаж чиглэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дүн шинжилгээ нь түрээдний бодлого, төсвийн шийдвэрийг үр дүнд суурилуулах үндсэн нотлого болох юм аа. За тодруулж хэлбэл энэхүү судалгаа бол зөвхөн мэдээлэл цуглуулж байгаа ажил биш тийм ээ. Мөн төрийн адны чадварын бодлого, хөрөнгө оруулалтыг үр дүнд суурилсан дата нотлохын тулгуурлан шинэ түвшинд хүргэх одоо энэ эхлэл бол боломжтой судалгаа гэж харж байгаа. За энд бол та хэд маань харж байна те уялдаа мөн үр дүнд суурилсан байдлаар ингээд шинжилгээнүүдийг хийх юм аа. За тэгээд төрийн адны зөвлөлийн дэмжлэгээр энэхүү судалгаа бодлогын шинжилэл, за институцийн чадвар бэхжүүлэх шийдвэрийн одоо үндэс болох боломжтой байна. За баярлалаа. За одоо би нэг товчхон нөгөө судалгаа авах хүснэгт томьёотой хүснэгтэй бас боломж гарууд Excel-ийн файлаар танилцуулчихъя. За ерөнхий мэдээлэл дээр нь бичиж байгаа тийм. За шеэрлээд. За энэ мэдээлэл авах хүснэгт бол томьёо мөн одоо дроп даун хийгдсэн ийм одоо томьёотой хүснэгт байгаа. За энийг имэйлээр судалгаа авах байгууллагууд руу хүргэнэ. За энэ судалгаа бол ерөнхийдөө агентлаг яам аймгийн засаг даргын тамгын газар, мөн сумдын засаг даргын тамгын газрыг хамруулж хийж байгаа. За тэгэхээр энэ ерөнхий мэдээлэл дээр нь байгууллагын төвшин гэдэг байгаа. Энийг ингээд дроп даун хийгээ харах юм бол яам агентлаг сум гэдгээрээ ингээд сонгоод явна. За нэг одоо яг хэрэгжиж байгаа төслүүдийн хүрээнд төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдэх судалгаа байгаа. Өнгөрсөн одоо хэрэгжиж дууссан биш, яг одоо хэрэгжиж байгаа. Тийм учраас одоо хэрэгжиж байгаа одоо жишээлбэл эрчим хүчний яам дээр ингээд жишээ аваад одоо энийг бүгэлжилээ гэхэд за нэг төсөл байлаа гэвэл 3 төсөл байлаа гэж үзэхэд за эхний төслөө 1 гээд за энэ яг мөрнийхэн дагуу бүх мэдээлэл өгнө. За хоёрдугаар шийдтэн дээр орлоо data entry буюу бидний яг автоматжуулалт хийгдсэн хэсэг ба data entry хэсэг дээр. За энэ дээр орохоор энэ нүднүүд дээр дарах бүрд юу гарч ирж байгаа юу бичвэ гэдэг бүх тайлбарууд нь байгаа. Нүдэн дээр нь дараад үзүүлээрэй. За ингээд бүх тайлбарууд байгаа. Үндсэн дөрвөн чиглэл гэдэг нь нөгөө түүний үзэл баримтлалын хүрээ дээр байгаа дөрвөн чиглэл байгаа. Төрийн ад багч чадвар бэхжүүлэх байгууллагын чадвар систем мөн шинэ орчинд ажиллах гэдэг. За энийг алийн сонгосноос хамаарат аргатлалын дэд 6 чиглэл бол одоо яг автоматар сонгогдож эндээсээ сонгоод хашуу санхүүжилтийн дүнгийн мэтлэнгээд за тэгэхээр 3 төсөл байлаа гэхэд 1 2 3 гэж дугаарлаа гэхэд бүх шийтнүүд дээр яг мөрүүд нь бол төсөл бүрийнх нь яг шийт юугаараа байна гэсэн. Нэгдүгээр төсөл байлаа гэж бодоход бүх шийтний нэгдүгээр мөрөн дээр асуудлуудаа тавьж явах хэрэгтэй гэсэн. За энэ өгдөл цуглуулж байгаа үснэгт бол өөрөө чанарын бас бүглэж бичих чанарын судалгааг давхар авж байгаа ийм байдалтай байгаа. Тэгээ энэ дээрээ бид нар боловсролтуудыг хийнэ гэсэн. За тэгээд та бүхнийг энэ хөө одоо төрийн адмын зүйл удирдлагын актийн энэ судалгаа багтай хамтарч энэ судалгаанд идэвхтэй оролцохыг хүсэж байна. За баярлалаа. За баярлалаа Мөнхбатар багшд. За дараагийн илтгэгч орж байна. Ариун Тэ доктор орж байна.
За тавтанд энэ өдрийн амраа маглан айлтгая. За төрийн албаны зөвлөлийн захиалгаар тодорхой акцийнаас хэрэгжүүлэх 3 дахь судалгааны товч танилцуулгыг хийе. Арай сонсогдсон байна. За одоо гайгүй. За судалгааны маань сэдэв бол хөгжлийн бэрхшээлтэй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн орчин сургалтын хэрэгцээг тандах гэсэн юм судалгаа байгаа. Энэ судалгаа маань өөрөө захим асуулгын судалгаа. Түүнээс гадна зорилттой бүлгийн ярилцлага. Тэгээд баримт бичгийн судалгаа гэсэн юм 3 бүрдэл хэсэгтэй байгаа. Өнөөдөр та бүхэнд энэ захим асуулгын судалгаатай холбоотой хэсгийг танилцуулъя гэнэ. За агуулгын хүрээнд юу ярих вэ гэхээр энэ захим судалгаа хүнд зориулсан бэ? Юунд чиглэгдсэн бэ? Яагаад юуны тулд хэрэгжүүлэх болвоо? Хэрхэн явуулах вэ? Хизээ хийх вэ гэдгийг хөндөд тэгээ хамгийн сүүлд нь та бүхэндээ хандаад анхаарах зүйлс буюу зөвлөмжийн талаар тайлбар хийе. За судалгаанд хэн хамрагдах вэ? Хөгжлийн бэрхшээлтэй төрийн албан хаагч гэдэг хаалтанд товчсон байгаа. За хуулийн бол тайлбар, хуулийн нэр томьёоны тайлбарын дагуу хөгжлийн бэрхшээлтэй төрийн албан хаагч гэж хэн бэ гэдгийг сайн мэдж байгаа. Гэхдээ давхар сэтгэл мэдрхэн байнгын сувг нь орчны болон хандлагын сааттай нийлээд тухайн хүн нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн үр дүнтэй оролцоход хязгаарлагдмал боломж нь хязгаарлагдмал болж байгаа. Одоо насан турш хүүхэд мөн ордог. Энэ тохиолдолд бол насан турш үнийг хэлж байгаа. За ямар хүмүүс хамрагдах вэ гэхээр төрийн албаны зөвлөлөөс бидэнд бол 24 оны статистик мэдээг ашиглаж байгаа. Дотор нь бол ангилал үүссэн байгаа хэлбэр гэдээ явж байгаа. За харааны бэрхшээлтэй хүмүүс сонсголын хөдөлгөөний яриа гэж бас орчин тохиолдол ороогүй тохиолдол бий. За сэтгэц танин за бусад тэгээд хавсарсан гэдэг. За гаргаасаа орж байгаа тохиолдолд энэ манай дээр юу үүсэж байгаа вэ? Их сурвалжуудтай танилцсан. За манай монголчин одоо нийтлэг тийм ээ жишээ гэж ярьдаг. Бусад буюу хавсарсан гэсэн энэ категори. За ялангуяа оюун санаа буюу танин мэдхүү тэгээд сэтгэл мэдэрхэн категорид бол манайх ийм бусад буюу хавсарсан гэсэн ангиллын яг адинд нь ороод явж байна вэ гэдгийг бол зарим тохиолдолд оруулдаг, заримд нь оруулаагүй тохиолдол байдаг. Тэгэхээр бид нар энэ нэг талаас Монголд баримталж байгаа ангиллал, нөгөө талаар олон улсын жишгт баримталж байгаа ангиллаар яг ямар хүмүүс ялангуяа манай Монголын нөхцөл бусад категорид ордог төрийн албан хаагчдын тоо 30% эзэлдэг юм байлээ. Тэгэхээр энэ хүмүүсийн бас ямар бэрхшээлээс хүмүүс вэ? Бодолцож тодорхойлох үүднээс бас категориудыг нэлээд тутам задлж үзэж байгаа. За нөгөө талаар төрийн бүх албанд ажиллаж байгаа улс төр төрийн захирал ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хамгаалал. Үүнээс гадна бид хөгжлийн бэрхшээл төрийн албан хамт ажилладаг албан хаагч. Энэ учрыг жиж тайлбарлана. За шууд удирдлагт хэн хамаарахгүй гэхээр тухайн төрийн хөгжлийн бэрхшээлтэй төрийн албан хаагч байгууллага, жижиг байгууллагын удирдлага алт нэгж хэлбэс тасгийн дарга нар хамт ажилладаг албан хаагчид болохоор тухайн хөгжлийн бэрхшээлтэй төрийн албан хаагчдаа ажил үүргийн хувьд нэг ойролцоо эсвэл нэг чиглэлээр ажилладаг. За ажил үүргийн хувьд бол нэг чиглэлээр биш байсан ч нэг өрөөнд суудаг. Гэвчгээр төрийн хөгжлийн бэрхшээлтэй албан хаагчдаа илүү сайн мэддэг нэг хамрагнаа.
ингээд нийтдээ 3 хүнийг хамруулахын нэг байгууллаас. За бидний энэ тоо статистик мэдээлэл тоо байгаа. Энэ 24 оны статистик мэдээллийн тоо байна. Гэхдээ энэ яг 24 оны 12 сараар авсан тоо мэдээлэл бол өөр болж байгаа. Тэгэхээр 5897 гэсэн тоо одоо би андуураг бол энэ тоо явж байгаа. Тэгээд тухайн хүний хамт ажилладаг удирдлага буюу ажилтан өрчим 2 хүн явах юм аа. За юуг судлах вэ? За нэг талаас бид нар бол гарчигтай бол юуг судлахаа тодорхойлсон ба хөдөлмөрийн орчин ямар байна вэ? За үүнийг бол бит орчин гэдэг 11 асуулт. Байгууллагын дүрм журам удирдлага зохион байгуулалтын орчинтой холбоотой 8 асуулт. Нийт соёлын орчин 4 асуулт. Харилцааны орчин 4 асуулт гэх юм асуулт байгаа. Үүнээс сургалтын ямар хэсэг байна вэ? За энэ нийт дотор нь сургалтад тухайн хүн хамаардаг. За ингээ 2 төрлийн одоо хөдөлмөрийн орчин буюу сургалтын ямар хэрэгцээ байна вэ гэдгийг тодорхойлж гаргана гэсэн үг юм аа. За яагаад судлах хэрэгтэй вэ гэх. За хөдөлмөрийн бэрхшээлтэй төрийн албан агчийн хөдөлмөрийн орчин, ажлын байрны бодит нөхцөл болон сургалтын эрэлт хэрэгцээний талаар судлагдсан байдал нь их хумс юм байна. За нөгөө талаар хөгжлийн бэрхшээлтэй төрийн албан агч эрүүл мэндийн асуудалтай ч гэсэн төрийн албанд ажиллах хүсэл сонирхолтой байдаг. Гэхдээ үр ашигтай хөдөлмөрлөж сурч хүчит нь юунд анхаарах вэ? Тэгэхээр төрийн албанд ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй албан хаагчийн өмнө тулгарч байгаа нөхцөл байдал буюу хүндрэл бэрхшээл эсвэл сайн давуу тал юу байна вэ? Үүнийг тодорхойлсон их сурвалжтай болно энэ судалгааг хийсэн. За тэгээд эрх зүйн зохицуулалт бодлогын хэрэгжилтийг сайжруулахад ашиглах судалгаанд суурилсан их сурвалжтай болно. Тэгэхээр яагаад юуны тул гэдэг ингэж бид томилсон байгаа. За энэ зураг одоо хэрхэн судлах вэ гэдэг асуултыг хөндлөн. За өхөндөө бол хариултуудыг харьцуулт хийн. За ямар харьцуулт хийх вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй төрийн албан агчдын өөрсдийнх нь хариулсан хариулт хоорондын харьцуулт. За шууд удирдлага хамт ажилладаг албан хаагчдын хариултуудын харьцуулалт. За нөгөө талаар хөгжлийн бэрхшээлтэй төрийн албан агч болон шууд удирдлага хамт ажилладаг албан хаагчдын хариултуудыг хооронд нь харьцуулна. За жишээлбэл тэр доор зураг дээр юу харуулсан байна вэ гэхээр тухайлбал хөдөлмөрийн орчин гэдэг баруун гар талын улбар шар хэсэг байна. Хөдөлмөрийн орчин одоо болон цаашид ямар байна вэ гэдгийг гаргахын тулд хамгийн түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй төрийн албан хаагчдаас жишээлбэл бит орчин, байгууллагын дүрм журам, харилцааны орчин гэдэг асуултынхаа дагуу хариултыг аваад тэр хүрээндээ бэрхшээлийн одоо ангилал тийм ээ эсвэл орон нутгийн байршлын үед ямар нэгэн ялгаа байгаа эсэх. За мөн түнчлэн одоо төрийн албаны төрлөөс хамаарат ялгаатай байдал бий эсэх. Албан тушаал, ажид мэргэжил, салбарын хооронд бас ялгаа бий эсэх гэдэг. Энэ хэсгийг бол хөдөлмөрийн орчныхаа хүрээнд ингээд нэг төрлийн асуулгаас гаргаад байна. За дараад нь 2 нөгөө ангиллын хүмүүс асуулгад оролцож байгаа учраас хооронд нь харьцуулт юм. За тэгээд дундын тэр огтлцсон хэсэгдэр төстэй бөгөөд огтлцоогүй хэсгүүд ялгаа талд юу хамааралтай байж болох вэ гэдгийг тодорхойлно. За иймэрхүү байдлаар харьцуултыг хийж явах юм. За судалгааг хизээ явуулах вэ гэх. За үндсэндээ бид хэд бол судалгааны их сурвалж материалуудаа цуглуулсан гадаад болон дотоодын за хууль эрх зүй, бодлогын баримт төчгүүд за энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо төрийн албан хаагчийн хөдөлмөр эрхлэлт эсвэл сургалтын хэрэгцээтэй холбоотой за олон улсын хэмжээнд ямар практик байна вэ гэдэг талаар материал судалсан. За дээрэс нь яг цэвэр судалгааныхаа хүрээнд энийг хэрхэн авч үзэж байна вэ? Олон улсын түвшин тийм ээ судалгаа шинжилгээний өрөөнд гэсэн ийм 3 хүрээнд авч үзэж байгаа. За бидний одоо асуулгыг энэ дараагийн алхам маань бидэд асуулгыг түгээн тарах шаардлагатай байгаа.
7 хоног ер нь бол 14 хоногор тооцчихсэн. Тэгэхээр судалгааны маань асуулга бид хэд боловсруулалтад оруулаад эргээд мэрэгжлийн зөвлөхүүдээр одоо харилцан нэгтгэлгээ хийгээд асуудлуудаа илүү тодорхой засвар хийгээд одоо бэлтгэл үндсэндээ асуудаг бэлэн болсон байна. Тэгэхээр тараахта одоо 11 сарын сүүл 12 сарын ихэнх хүртгээд тэгээд нийтдээ 7 хоногт байвал 9 тооцоотой байгаа. За хариултыг цуглуулах хугацаа маань 12 сарын 10-ны дотор гэж тооцож байгаа энэ сүүлийн хугацаа. За боловсруулж дүн шинжилгээ хийх маань 12 сарын 24-ний дотор. Тэгээд явцын тайлан бид нар гарах ёстой. Тэр тайлангаа 12 сарда багтааж дуусгах ёстой байнамаа. За тэгээд анхаарах зүйлс рүү оръё. За энэ асуулга маань бүх одоо 6000 гаруй хүнсний бэрхшээлтэй төрийн албан агчдын ажилч буй байгууллагууд руу тараагдана гэж ойлгож байгаа. За та бүхэнд бол албан туулд мөн зөвлөмж өчөх ба. Тэгэхээр зөвлөмжтэй холбоотой анхаарах гол зүйлүүдийг энд дурдж байгаа. Хамгийн түрүүнд байгууллагын удирдлагад мэдээлэл очих болов уу гэдэг. Тэгэхээр байгууллагын удирдлагын зүгээс бол зөв танилцуулах байгаа. Энд юу орох вэ гэхээр хамгийн түрүүнд 3 хүн хариулахад гуруула байгууллагын регистрийн дугаарыг бичнэ. Энийг тухайн хувь хүн мэдэхгүй байх тохиолдол их байдаг гэж ярьдаг. Тэгэхээр санхүү юм уу эсвэл хүний нөөц хариуцсан ажилтнаас энэ регистрийн дугаарыг авахт нь туслаарай. За асуулгыг бол суурин компьютер юм уу гар утаснаас орж бүгд нь өөрөөр хэлбэл онлайнаар явуулж байгаа. Гэтэл Google асуулга юм уу эсвэл QR-ыг хэрхэн ашиглах вэ гэдгийг мэдэхгүй байх тохиолдол гарч магадгүй. Энийг мөн туслах хэрэгтэй. За шаардлагатай бусад дэмжлэг тусалцаа үзүүлнэ. За жишээлбэл туслах хэрэгсэл тийм ээ. Одоо харааны бэрхшээлтэй хүнд бол тэр асуулгыг сонсоод эргээгээд ярианы хэллэгт буулгахад сонсголоор хүлээж авдаг одоо уншдаг техник байна уугүй юу? Эсвэл тусдан дэмжих өөр нэг албан хаагч хэрэгтэй болж магадгүй асуултыг өөрөө бүгдэж чадахгүй гэхдээ хариултаа бол өгч чадах тохиолдолд байгууллага нэгж албаас тусдан дэмжих өөр нэг хүнийг татан оролцуулнаа. За асуудлыг бүглэхэд туслах албан хаагч нь тухайн хөгжлийн бэрхшээлтийн төрийн албан хаагчийн шууд удирдлага байж болохгүй. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй төрийн албан хаагч маань өөрөө зарим тохиолдолд тэр ил шууд харагдана тийм ээ. Зарим нь бол ил харагдахгүй тийм бэрхшээлийн төрлүүд байна. Энэ тохиолдолд бол нөгөө мэдрэмжтэй хандах хэрэгтэй байна гэсэн үг. Тийм болохоор магадгүй хөгжлийн бэрхшээлтэй төрийн албан хаагч маань өөрөө би энэ хүнээр туслая гэж хэлэх юм бол тэр хүнийг бас татан оролцуулж болно. За ядангуяа хүний хэллэг ашигладаг хөгжлийн бэрхшээлтэй төрийн албан хаагч байх юм бол ойлгомжгүй зүйл гарах юм бол за гэр бүлийн хүнээр туслах хүртэл бас бололцож болох юм гэсэн зүйл байгаа. За нөгөө талаар 6000 хүнд хэдий асуулга тараах ч гэсэн энэ асуулга маань бол толгой дараалан заавалчгүй бүгд оролцох гэсэн бол үг биш. Сайн дурын оролцоог дэмжинэ. Тэгэхээр өөрөө одоо нөгөө энэ хөгжлийн бэрхшээлийг одоо тийм ээ нийгмийн хүрээнд бас бүрэн дүрэн ойлгодгүй. За хэвшмэл ойлголтууд нөлөөлдөг. Эсвэл тухайн хүн одоо бие эрхтний ил харагдахгүй дотоод бие эрхтний бэрхшээлтэй хүн байх юм бол заавалжгүй тэр үднээсээ оролцохгүй гэсэн ч юм уу тийм ээ. Тиймэрхүү хандлага гарч магадгүй. Техник ажиллагаа байхгүй. Одоо гар утсаар хариулт өгч чадахгүй ч гэдэг юм тийм ээ. Эсвэл өөрөө ямар нэгэн хувийн шалтгаанд хойчих юм бол тэр тохиолдолд хүндэтгэн үзээрэй гэсэн үг. За тайлбартаа бол ер нь асуудлууд бол хувь хүний нэр усыг авахгүй байгаа. Тэр хүнтэй холбоотой үндсэн мэдээллүүд орж байгаа боловч аль байгууллагт ажилладаг хэн гэдгийг асуухгүй байгаа. Бид нар мөн түнчлэн байгууллагын одоо асуудал дотроо аль аймгийн эсвэл аль сумын аль байгууллагын хүн бэ гэдгийг бас авахгүй байгаа. Тэгэхээр хариултыг бол бид нар хэдийгээр асуудал маань байгууллагуудаар дамжуулж явж очих эзэндээ хүрчихсэн хариултыг бол судалгааны баг өөрөөр хэлбэл удирдлагын акцент хүлээн авнаа.
Тэгэхээр мэдээлэл бол судалгааны багаас өөр хүмүүст очихгүй гэдэг. Хариултуудыг бол нэгтгэсэн байдлаар бид нар тайлбараа тусгаж гаргах учир хувийн нууцтай холбоотой мэдээлэл өөр тийшээ явахгүй гэдэгт бол санаа зовж зүггүй. За тэгээд богино хугацаанд хэрэгжиж байгаа энэ судалгаа маань өөрөө тийм болохоор тогтоосон хугацаанд хариултыг илгээх талаас нь дэмжиж өгнө. За тэгээд судалгааны үр дүн бол бодлогын хэрэгжлийг сайжруулах зорилгоор ашиглана гэдгийг бол сайн тайлбарлаж өгөрөө гэж хүсэж байна. За судалгаанд дэмжлэг үзүүлэхийг жинцэтгэдээс үсийн анхаарал тавьсан байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй төрийн албаагчийн судалгааг ажиллаж байгаа бүх байгууллагыг хамруулна гэлээ. Нөгөө хоёр судалгааг аймаг сумын засаг даргын тамгын газар гэж ойлголоо. Энэ зөв үү? Бүгд хамрагдах уу гэж байна. За хоёр дахь асуултыг хоёр дахь нөгөө зөв үү гэж асуусан байгаа. Аймаг сумын засаг даргын тамгын газар гэж ойлгох зөв үү гэдэг. Бодвол энэ аймаг юм уу сумын засаг даргын тамгын газарт ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй хүн байх юм бол яг тэр хамт ажилладаг байгууллага гэсэн үг. Тийм. Тэгэхээр нөгөө босоод хэлэхээр явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Сургуульд ажилладаг хүн байх юм бол тухайн сургуулийн эмнэлэг байх юм бол тухайн эмнэлэг. Тэгээ тамгын газар байх юм бол яг тухайн гэсэн үг. Түүнээс биш хөгжлийн бэрхшээлтэй хүн одоо суманд ажилладаг хүн гэрнээ аймагаас одоо удирдлагын хариулна гэсэн үг биш юм аа. За судалгааг хэзээ авч эхлэх вэ? За судалгааг сая хугацаа бол бичсэн ба тийм ээ 12 одоо төрийн албаны зөвлөлөөс албан тооц зөвлөмж хүргэгдээд тэр хүргэгдэж очсон өдрөөс одоо ингээд үлдсэн байдлаар тайлбар хийж байгаа учраас тэр очсон өдрөөсөө яг нэгдсэн нэг гарааны хугацаа гэж хэлдэг. Тэрнээс хойш 7 хоног гэж тооцож үзсэн юм аа. Ер нь бол нөгөө гурван судалгаагаа нэлээд нарийн хэн хамрагдахын гэдэг талаар баян багш нэлээд тайлбарлаад хэлчихв. Эхний судалгаа нь зөвхөн яам агентлагаас байгаа шүү дээ. Тэгээд оролцогч нөгөө зорилдог бүлгүүдийн сайн тайлбарлаад хэлээд өгч тээ. Тус бүртэл хийснээр баг тээ. Тийм. Тус бүр дээр эхний судалгааны хувьд ялангуяа нөгөө төрийн яам агентлагийн төрийн албаагчдын боловсрол, мэрэгжил одоо ажилласан хугацааны дүн шинжилгээ гэдэг ийм судалгаа байгаа шүү дээ эхнийх нь. За энэ судалгааны хувьд бол яам агентлагийн одоо албаагчдыг хамруулнаа гэсэн үг. Тэгээд яам агентлаг бол сая би хичнээн тооны хүн ажиллаж байгааг тус бүрт ингээ хэлсэн. За тэгэхээр энэ одоо яам агентлагийн албаагчдын дунд бол төрийн захиргааны албаагч, төрийн тусгай албаагч, төрийн үйлчилгээний албаагч гэдэг юм уу тийм ээ. Төрийн одоо албаны ангиллаар ингээд албаагчд байж байгаа. Эдгээр 4580 албаагчийг л хамруулнаа гэж эхний судалгаанд ойлгож байна. За бусад судалгааг манай багийн ягтагч нар бас тайлбарлах ба. Хоёр дахь судалгаа. За хоёрдугаар дахь танилцуулагдсан судалгаа бол төрийн албаны чадвар бэхжүүлэх чиглэлээр гадны болон дотоодын санхүүжилтээр хийгдэж байгаа хөтөлбөртэй төсөл арга хэмжээний судалгаа байгаа. Тэгээ энэ судалгааг бид нар яам агентлаг, аймгийн засаг даргын тамгын газар, сумын засаг даргын тамгын газрыг хамруулж хийхээр төлөвлөсөн байгаа. Тэгэхээр нэг л файл очно. Тэр файл дээр дөрөвний үзүүлжсэнээр тэр data entry гэдэг шийт бол яг автомат томьёотой давхардал хийдлийг илрүүлэх яг үндсэн тоон шинжилгээтэй хэсэг нь бусад шийднүүд дээр зарим тохиолдолд чанарын мэдээллүүд авах үзээр ингээд явна. Энэ судалгааны хугацааны өвдөд цуглуулах хугацааны үед бол 12 сарын одоо 7-ны хавцаа цуглуулад авчвал их сайн байгаа. Тэгэхээр ойрын үед ингээд цахимаар өвдөд цуглуулах хүснэгт очих байгаа гэж бодож байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй төрийн албаагчдын судалгааны хувьд бол ингээ ойлгочиход болов яг тухайн байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй төрийн албаагч альч төвшин тийм ээ яам агентлаг байна уу, орон нутаг байна уу, эсвэл жижиг нэгж байна уу, тэнд хүнтэй л байгаа бол тэр байгууллагын хүмүүс хамрагдана гэж. Тийм хүн хөгжлийн бэрхшээлтэй төрийн албаагч ажилтдаг бол тийшээ судалгааны асуулт явахгүй гэж ойлгох болно. 6000 хүн байгаа гэхлээр бас харилцангуй баг тоо юм шиг хэрнээ яг
байгууллагынхаа нэгж бүхэл эцсээр нь бодох юм бол бүх байгууллагууд толгой дараалсан гэсэн биш байж болох юм гэж үзэж байгаа. За тэгэхээр төрийн байгууллагууд маань дээрх 3 судалгаанд маш идэвхтэй сайн оролцоороо. Гэхдээ энэ бол нөгөө нэг байгууллагаар гуруулаа очиод юм давхардал бас үүсэхгүй нэ штэ. Яг зорилттой бүлэг рүүгээ очиод нөгөө судалгаа нь одоо мэйлээр одоо энэ хүснэгтүүд маягт маань очих нь байна. Тэнд бас та бүхэн мэдээллийг үнэн зөв хугацаанд нь эргүүлэхэд бас анхаарч ажиллаарай. За нэмэлт бас мэдээлэл өгчтэй. Эхний судалгааны үед ялангуяа яам агентлагийн төрийн албаагчдын боловсрол мэргэжлийн судалгаан дээр одоо анкетээр ч юм уу ямар нэг ярилцлага хийн гэсэн танаа бүхэнд очих тийм хэрэглэдэггүй энэ төр очихгүй одоо байгаа төрийн албаны зөвлөлийн хүний нөөцийн мэдээллийн системээс яам агентлагийн төрийн албаагчдын дата мэдээллийг татаж харах юм. Тэгэхээр одоо 4500 одоо 80 албаагчийн дата гэсэн үг. Тэгэхээр энэ дээр нэг би сая илтгэлийнхээ явцад нэг зүйлийг хэлсэн. Тэрний үгээр төрийн албаагчдын мэдээлэл зарим талаар дутуу байна. Тэгэхээр энэ 11 сарда эндээ болж өгөх багтаагаад энэ яам агентлагийн одоо хувьд төрийн албаагчдынхаа мэдээллийг шинжилээд юм уу дутуу мэдээлэл оруулаад ингэж өгөх тал дээр одоо анхаарч өгөөч гэсэн. Ийм хүсэлтэй байна. Тэгэхээр бидний одоо нэгдүгээр судалгааны хувьд их онцлог бэлэн одоо ийм датан дээр шинжилгээ хийн. Бид нар сая одоо танилцуулсан үр дүнгийн хүснэгтийнхээ дагуу мэдээллүүдийг шинжлэх ийм онцлогтой байж байгаа. За тэгээд яг энэтэй холбогдоод тухайлах юм бол боловсролын яам. Боловсролын яамнаас хүмүүс сууж байгаа болов уу гэж бодож байна холбогдох. Тэгэхээр энэ төгсөгчдийн дипломын бүртгэлийг бас энэ төрийн албаагчдын мэдээлэлтэй холбох боломжоор хангаж өгөөч. Энэ талаар одоо та бүхэнд хүсэлт тавьж ажиллах байхаа гэж. За тэгэхээр энэ юу хэлж байгаа нөхөр одоо энд байгаа төрийн албаагчдын мэдээллийн систем, за боловсролын яам дээр байж байгаа дипломын бүртгэлийн дугаар дээр нь мэргэжлийн одоо хувьд аваа харах юм бол одоо боловсрол шинжилгээ ухааны сайдын тийм ээ баталсан одоо мэргэжлийн чиглэл индекс энэ байж байгаа. Энтэй бас тулгах тийм ээ хөрвүүлж харах ийм хэрэгцээ шаардлагуудаас үүснэ. Тийм учраас энэ дээр одоо боловсролын яамтай хамтарч ажиллана. Сангийн яамтай бас хамтарч ажиллана. Ялангуяа цалингийн сан ажилласан жилийн нэмэгдлийг одоо салгасан байдлаар холбох боломж хэр байдаг болоо энэ талаас та бүхэнтэй хамтарч ажиллана. Ялангуяа одоо цалиа авч байгаа албан хаагчдын хувьд ингээд аваарахаар яг тоо мэдээлэл нь бол бас тодорхой ингэж тулгаж харах нэгтлэх ийм шаардлагууд үүсэж байгаа. За тэгтээ мэдээж энийг бол тодорхой хууль тогтоомжийн хүрээнд тийм ээ ингэж харж ашиглана. За гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай ингээд аваарах юм бол нийгмийн даатгал халамжийн санг одоо ингээд төрийн албаагчийн регистрийн дугаараар нь холбож нэг удаагийн боловсруулалт хийх ийм боломжоор бас хангах. Ийм боломж нь юу вэ гэдэг дээр бас асуулт байгаа. За цахим хөгжил инновац харилцаа холбооны яам гэдэг ингээд аваад юм бол бас дата төв байж байна тийм. Энэ ялангуяа энэ дата төвөөс энэ өөрийн сангасан одоо сервис гэдэг юм үйлчлэгээ гаргахад анхаарч өгөх шаардлагатай байна мэдээлэл гаргахад. За бидний хувьд бол энэ сангуудыг ингэж холбож боловсруулалт хийх ажлаа бид өөрсдөө хийн. Тэгэхээр ингээд төрийн байгууллагуудтайгаа ямар ч байсан ихний судалгааны хувьд бол одоо хамтарч ажиллах мэдээлэлээ одоо уялдуулах ингэж нөгөө мэдээллийн боловсруулалт маань үнэн зөв салбар хоорондын уялдааг ингэж хангаж чадсан ийм мэдээлэл болох юм аа. Тэгээд энэ мэдээлэл нь өөрөө одоо цаашдаа хүний нөөцөө төрийн байгууллагууд ялангуяа яам агентлагийн төвшөнд ихний ээлжин тийм ээ. Одоо урт хугацаанд төлөвлөх, мэрэгшүүлж хөгжүүлэх, карьер алган тушаалынхан одоо хөгжлийн бодлогыг зуулах. Тэгээ сая бол маш олон одоо тийм ач холбогдол үр дүнгийн талаар ярьчихсан. За дээр нь энэ судалгааг 93 судалгаа маань ингээд тусдаа юм шиг сонсогч байгаа хэдий ч яг л энэ төрийн албан хаагчдын одоо мэдлэгийг, ур чадварыг тийм ээ чадварыг хөгжүүлэх одоо тэгш адил гараанаас одоо хөгжих боломжийг нь эрэлхийлэх, чанар үр ашгийг нь дээшлүүлэх гэдэг энэ зүйл рүү л чиглэгдэж байгаа. За ингээд төрийн албаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлбарны мэдээллийг жишээлбэл би авлаа л да энэ мэдээлэл байж байна. Та бүхэн бас харсан байх. За ингээд бид дотооддоо төрийн байгууллагуудынхаа энэ хүний нөөцийн чадварыг бэхжүүлж, за ялангуяа одоо энэ дата мэдээлэл дээр өөрийнхөө судалгааны хувьд ярих тийм ээ
дата мэдээлэл дээр ингээд шинжилгээ хийгээд мэдээллийн нэгдсэн юм сан бий болж хөгжүүлээд ингэж чадсанаар эхний ээлжинд бол би сая судалгааны үр дүнгээр гарсан энэ ач холбогдол үр дүнгийн тухай ярьж байгаа. Дараа нь бол энэ тайлан мэдэн дээр ингээ авах юм бол олон улсын мэдээлэл гэж байгаа. Тэгэхээр бид нэр энэ олон улсын төрийн байгууллагуудтай яамаа гэдэгт харьцуулахад бас төрийн албаагчдынхаа үнийн нөөцийн бодлогыг төлөвлөлтийг яаж хийж байгаа юм бэ? Чадвах одоо мэргэжлэн хэр төвшөнд явж байгаа вэ гэдэг энэ дэр бас олон улсын дүгэн гарсан байна. 2024 оны байдлаар жишээлбэл дэлхийн 120 орноос олон улсын төрийн албаны үр дүнгийн үр ашигын одоо индексээр Монгол улс 51-р байранд байна. За засгийн газрын чадвар өрнөлөө хэмждэг ийм олон улсын индексээр бол Монгол улс 120 орноос 76-р байранд байж байна. Дэг 135 гэсэн үзүүлэлттэй. Тэгэхээр энэ цаашдаа алсын хараа гэдэг юм уу зорилт маань энэ судалгааны ажлуудыг хийж гүйцэтгснээрээ бид нар энэ төрийн албаныхаа одоо үйлчлэгээнийхээ чанар үр ашгийг дээшлүүлэх, олон улсад бас ингэж үнэлэгддэг индексээ одоо дээшлүүлэх, хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байна. Ингэснээрээ олон улсын бас хамтын ажиллагаа тэгээд засгийн газрын өрнөлөө тийм ээ эдийн засгийн чадвар гэдэг олон зүйлтэй хамааралтай ийм үр дүнгууд цаашд гарах юм аа. Тэгэхээр бид нар ингэж нэг удаагийн судалгаа яваал өнгөрдөг гэдэг байдлаар энэ хандмааргүй байгаамаа. Энэ өөрөө нэг одоо том суур бааз түлхэц болж ин шүү гэдэгтэр анхаарч төрийн албаагчд одоо идэвхтэй оролцмоор байна. Бас нэгжийн удирдлагууд, топ удирдлагууд маань тийм ээ одоо энэ дээр их анхаарч ач холбогдол өгч ингэж ажиллаулах зүйтэй байгаамаа. Тэгээд энэ ажил маань одоо цаашдаа илүү 5 хүний ингэж салбар дундын уялдааг хангасан ийм ажлууд болж хөгжнө гэж ингэж итгэж байгаа. За энэний хамгийн чухал зүйл бол та бүхэн мэдж байгаа тийм ээ өнгөрсөн 24 онд бол хүний нөөцийн удирдлага мэдээллийн төлөвлөлтөд цахим систем хөгжүүлэлт хийгдснээрээ төрийн албаагчийн порталыг хөгжүүлсэн гэж байгаа. Тэгэхээр төрийн албаагч болгон өөрийн одоо порталаар дамжуулан өөрийн мэдээллийг хянах, мэдээлэлтэйгээ танилцах, засуулах, за мэдээлэлээ нягтлах боломж бүрдсэн байж байгаа. Иймд албаагч болгон энэ порталаараа дамжиж мэдээллээ нягтлаарай. Тэгэхээр энэ мэдээлэл маань үнэн зөв байж бид нар энэ судалгаа маань үнэн зөв гарах нь энэ дата мэдээлэл дээр үндэслээд үнэн зөв бодтой бодлого шийдвэр гаргахад ашиглах нэ. Тэгэхээр үүнд нэлээд бас анхаарч ажиллаарай. Нөгөө талаар одоо ирж байгаа судалгаа мэдээлэлд бас хугацаанд нь чанартай ялангуяа энэ төсөл хөтөлбөрийн давхардал тийм ээ. Энэ давхардлын мэдээлэл маань сангийн яам дээр хэрэгжиж байгаа бүх төсөл хөтөлбөрүүдтэй бас хамт бас уялдаж энэ судалгаанууд хийгдэж байгаа учраас энэ уялдаагаар маш сайн анхаарч яг хэрэгжиж байгаа судалгаагаа үнэн зөв бодтойгоор бас гаргаж ирүүлээрэй. За тэр хөгжлийн мөршөлтэй судалгаан дээр бас нэлээд бас анхаарч хамт олон маань бас тухайн хүнээ дэмжиж бас удирдлага маань энэ дээр бас анхаарлаа хандуулж ажиллаарай гэж та бүхэнд хүсье. Тэгээд өнөөдрийн мэдээллийн цаг маань дуусч байна. За энэ дэлгэрэнгүй мэдээллийг одоо хүрэлцэн ирж одоо бидэнд өгсөн судалгааны баг хамт олонтой талархал илэрхийлье. За өнөөдрийн одоо 7-4-10 мэдээллийн цагт идэвхтэй оролцсон бүх нийт оролцогчдод бас талархал илэрхийлье. Ингээд та бүхэнд ажлын амжилт хүсье. За ингээд 7-4-10 мэдээллийн цаг өндөрлөж байна. За баярлалаа.